За ингээд цоо шинэ өдөр цоо шинэ өглөө ихсэн нар мандаж байна. Ажлын газраа шандагл ажилласаа буухгаал зогсож байна даа гэж. За ингээд энэ өдрийн орой болж найзтайгаа уулзаад ингээд явж байна. Дэлгүүр дотор байх шиг байна. Ингээд нэг хоногийн дараа маргааш өглөө нь ажлынхантайгаа хамт мах шарж идсэн байна. Энэ бол 6-гийн 10 явуулзуур дээр байдаг пүүшин гэдэг. За ингээ өглөө мах шарж идсэн. Оройн ингээ чик хийсэн байна. Гэтэ энэс нэх их бол идээгүй. За гэрлүүгээ арих гал явчихсан нь манай ажлын залуу явж байна. 64 61 ОРМ гэсэн сайхан шийзэрвэ гэл. За урд яваал. За ингээд ажлын хамт олнороо хөвсгөл явсан байгаа. Ингээ хөвсгөлийн сайхныг хамтдаа биширцгээе. За ингээ хөвсгөл явж ирээд 2 хонсны маргааш энэ гэрт төрсөн өдөр мөдөр болсон гээл нэг ийм гоё ягаан лили байсан. Энэ муур манай хашаанд дандаа орж ирдэг. Харахаар амар золбин муур шиг харагдаж байгааз уганд ажгүй шүү. За ингээд гэрийнхэнтэйгээ дархан явах гэж байна ажиллаар. Тэгээд хамтдаа дархан яваад би бол төрүүлээд буцаад шөнө ирнэ. Тэгээд гэрийнхэн болохоор дарханд үлдэнэ. Иймэрхүү хувцастай явж байна л гэдэг шиг. Дархан руу гарахынхаа өмнө сувдаанаг сургуулаас нь аваад гэрлөө нь оруулж өгсөн байгаа. Сувдаа сайн уу? Сувдаа би сайн гэж ах шиг за ингээм хамтдаа гэрлөө нь оруулж өгчөөд одоо ингээд дархан гараад явж байна гэж. Замд явж исэн чинь манай дүүгийн хүүхдийн дотор нь муухай оргисон гээд жоохон саатсан байгаа. Ингээд замд түр саатаад цаашаа аял өрүүлжсэн байгаа. Одоо ингээд бүгд хамтдаа бензинээ дүргээгүй явж исэн. Тэгээд колонктер очоод 50,000-д бензин хийгээд цаашаа хөдөлсөө. За ингээд дуу сонсоод явж явах шиг байна. Шам руу харахыг хүлээ. Хас толгорход дэдэг өвдөлтийг чинь. Хан цонада дүлээ. За замдаа л нэг иймэрхүү явсан хэсэг унтаад, хэсэг дуулаад, хуурдаад хөвгчлээ бөөндөө явж байгаа болохоор их л аз жаргалтай явсан да. Ингээд дархан руу орж ирж байна. Энэ дүүжин гурав нь өмнө ийм гэрэлтэй байгаагүй байсан санагдаад ах юм. За тэгээ бид нар явж энэ буудалд доош хонохоор болсон бөөнд явж байгаа учраас ингээд өрөөнүүдэд танилцуулаад 3 орт өрөө авсан гэтэн цагдаагийн газар нь тэнд харагдаж байна. За ингээд бид нар буудал руугаа орцгоож байна. Энэ буудал нийт 6 давхар байсан баха. Тэгээд бид нар болохоор 4 давхарт 408 та төрөнд орсон лифтэнд явж байна. Энэ лифтэн дотроо жоохон манарсан. 4 дээр дарсан чи 2 руу буугаад 2-оос 4 рүү дарсан чи ахаад 1 давхар руу буугаад буцаад 4 давхар руу гараад лифтэн дотроо нэлээд манарсан. За ингээд өрөөндөө орж ирж байна. За буудлын өрөө ямар шиг харцгаа ингээд хаалгараа яваад оронгот зүүн гар талд байны өрөө, баруун гар тийшээ ингээд хувцсны ишгөө байна. За энд ийм том тойл байна. Ингээд ийшээгээ харангуут зурагт ингээд 3 ортой нэг том буудантай иймэрхүү буудал байна. За бүгд хамтдаа байны өрөөг орж үзцгээе. За юм 0 дүүш нэг юм дотроо байнтай байна. За нэг иймэрхүү өрөө. За бас дотроо тойлтой тойлонд нь хараад амжваа гэж. Таныг гарч орох юм шиг нэх ганган говцомсоо дарах явцсан. Одоо ингээд энд нөгөө хоолоо идчихээ би бол буцаад явах хүн шүү дээ. Я буудал дотор ороод ирсэн байна. За миний дарханд ирсэн зорилго бол яг энэ хоолноос идэх зорилготой ирсэн. Тэгээ нөгөө артриш илүү тэр ахын өөрөө хоол авчиж өгсөн байна. Би энэ пэйжийг дагдаг болохоор нэрийг нь сайн мэдэхгүй андуурсан байж магадгүй уучлаарай.
За ингээд үхрийн махан үхэр бууз чансан толгой тэгээд цаана өвчүү хоньны сүүл ах. За одоо энэ бол тасархай амттай. Яаж юм гоё амттай гэдэг юм бэ? Бууз нь бол нэг үлэг ялэг хөрцөн ирсэн. Түүнээс бол их гоё бууз хэлээ. Зургт нь бол арай л дэр үеих үү те. За ингээд бүгд хамтдаа одоо хоолоо идэцгээе. Өвчүүнээс нь би нэг гулгуулж харуулнаа. Тэгээ бас энэс яг тултлаа бүр бас амар идэж чадаагүй. Юу хоол ингээд эрдэнтээс гарахтаа юу ч идэхгүй яваадсан. Очоод энэс идээд нэг идэж чадаагүй. Тэгээ цадцсан. Тэгээ оройн би буцсан болохоор өглөө нь босоод дахиж идэж чадаагүй. За гулгуулж үзүүлэх ах шиг байна. Яа ямар амар юм бэ л гэдэг тосон гоочж шít. Яа үнэхээр зөөлхөв. Маш зөөлх юм билээ. Амт бол байна лээ. Тэр тосон л гоочод байгааз. Яа ямар гоё юм бэ л гэдэг ах шиг. Бид нэр ингээл хоол идсний дараа шууд хөвтмөр санагддээ штэ. Тэгээд дээшээ хараад ч юм хажууд шаарч хөвтөж болохгүй. Болж өгвөл яг ингээд нар чиг ийм байралтай хөвтөх юм бол хоол идсний дараа юу н айгуу зүг байрал шүү. Хоол ч гэсэн шингээд тустай. Тэгээ өглөөний цайнд ингээд 3 ортой учраас 3 өглөөний цай уух юм билээ. Би одоо ингээд явах гэж байгаа учраас өглөөний цайнд нөрөөгөө ингээд такси маань ирж байгаа. Одоо шөнийн 2 цаг болж байгаа. Тэр би 2 цаг болж байна л гэд надад лифтэндээ суугаад доошоо буугаад таксиндаа гараад сууцгаая. Лифтэн дотор нэг иймэрхүү байна. Зүнх хөрцөн байна. Ус авсан байна. Цүнхэн дотор бас алин байгаа. Алимаа идэнэ. За нэг иймэрхүү. Хотоос ирж байгаа таксинд замаас нь суулаа гэсэн чинь хотоос дайвар авчирж өгдөг хүний машинд суудсан. Тэгээд ингээд намайг шөнийн 2 цагт буудлаас авсан ирнэ битээр 3:30 хүртэл яг 1 цаг 30 минут энэ ахын машиндээсэн бүх дайврыг тараагаад дарахнаар энэ ахтай 1 цаг 30 минут тойрч явсан. Тэгээ нөгөө нэг дайвар авах хүмүүс нь чад хаягаа мэдхгүй тэнд ирэх юм, энд ирэх юм. Тэгэл заа тийшээ юм би одоо нэг уйдсан байдалтай. Амар садгалан гарсан чи бүр үүсч сууж байгаа юм чинь. Тэгэл ахгүй хоёлоо дайвраа тараад дууссан юм чин 3 замын олзуурын CU-ыг CU-гээс орчныг ботооны оруулж авч идээл. За ингээ Эрдэнэтийн постэр орж ирж байна. Замдаа бол үнэхээр амар явсан. Энэ ах бол амар явт юм билээ. Ингээ таксинаас буутсан гэрийн гадаа орж унтыгээд одоо л цаг өглөөний 6 цаг 10 минут болж байгаа. Тэгээд би 7:40-с ажилдаа явна гэдэг чинь би гэртээ ороод 1 цаг орчим унтах юм уу яах. Тэгэл босоод буцаад явна да. Цаана бас жанчвлоо ус энэ төр барьчжээ. Жолооч хавцтай жолоо амар барьд юм лээ. Амар хорт хэтрүүлж явдаг. Тэгээ миний үгэнд бол угаасаа орохгүй юм лээ. Тэгээд хол замд явж байхдаа хурдаа хэтрүүлээд юм шүү. Хурдаа битгий хэтрүүлээрээ гэж захий да.